Тэрбумод хөдөлгөөний хүрээнд хэрэгжих төслийн нэг болох Чех Велодом нь Чех архитектор, инженерийн технологиор сэргээгдэх эрчим хүч, дулаан алдагдлыг бууруулах ногоон шийдэл бүхий Европ стандартын дагуу баригдаж байна. Нийт 2 талбайд 40 мянган айлын орон сууц төлөвлөгдсөний эхний ээлжийн 20 айлын сууц ашиглалтанд орлоо. Фина компаниас одоо хөрөнгө оруулж байгаа Вилла Чех Велодом гэдэг энэ одоо төсөл маань бас хоёр талын хөрөнгө оруулалтыг дэмжиж ийм том арга хэмжээ болж байгаа. Тэгээ энэ дээр дотроо бол саяны ярьсан эко одоо технологиг одоо нэвтрүүлэх, ноу-хауг нэвтрүүлэх. За тэгээ хоёр улсын хоорондын ард иргэдийн харилцаанд бол мэдээж энэ одоо төсөл маань бол нэн одоо ач холбогдолтой болж байгаа. Монгол Чех улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн дохиож энэ хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх манай улсад хийсэн ажлын хүрээнд хэд хэдэн гэрээ байгуулсан. Боловсрал, байгаль орчин, барилгын салбараа илүү их анхаарал хандуулж хамтран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хоёр улсын эдийн засаг худалдааны эргэлт сайжирч байгаа нь сайн хэрэг. Мөн барилгын салбарт Чех улсад ашигладаг байгаль дээлтэй технологиг энэ төслөөр дамжуулан нэвтрүүлж байгаа нь бодиттой үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Сонгойрхон дүүрэгт хэрэгжиж байгаа энэхүү төслийн хүрээнд 3 мянган мод тарьжээ. Хүрээлэн буй орчныг сайжруулах, тэр дундаа ногоон байгууламжийг нэмж байгаа нь тэрбумод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой. Чех Монгол улсын хооронд бол иж бүрэн түншлэлийн харилцаатай болсон. Тэгээ энэ иж бүрэн түншлэлийн харилцааг тогтоосон одоо тэр хэлцээртэй бол маш олон одоо харилцаа хамтын ажиллагааны салбаруудыг тодорхойлж өгсөн байгаа. Ямар салбарт яаж ажиллах юм гэдэг. Тэрний бол нийт 14 заалттай. Энэ заалтын 2 дугаарт нь бол харилцан одоо хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнес эдийн засгийн харилцааг бол өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр тал анхаарч ажиллана. Тэгэхээр энэ заалтын дагуу бол Чех улсын одоо тэргүүлэх компаниудын нэг ялангуяа энэ одоо барилга байгууламж барьдаг энэ компаниудынхан бол одоо дээрээсээ хоёрт ордог компани Финеп гэдэг компани манай улсад одоо 13 оноос хойш ажиллаж байгаа энэ компани Улаанбаатарын хотын маань одоо энэ найрамдал хэсэгт бол энэ Чех Велодом гэдэг энэ хэсгийг бол барьж байгуулж байгаа нь бол өөрөө энэ Чех улсаас Монгол улс руу хийж байгаа шууд хөрөнгө оруулалт энэ барилгын салбарт одоо явагдаж байна гэсэн үг. Ийхүү манай улсын олон талт гадаад бодлогын үзэл баримтлалд тулгуурлан ерөнхийлөгчийн түвшинд гаднын улс орнуудад хийж байгаа айлчлалын үр дүнд олон төсөл хөтөлбөрүүдийнхүү амжилттай хэрэгжиж байна.